Би ирлээ. За ингээд та нарын яач нь сошиал өнгө төрхтөгөр өнөөдрийн нэвтрүүлгээ эхлүүлж байна. Чолог тавилсан маа. За алга тушил сонсъё. За харин тийм чолог тавилсан юм аа. Жаахан магтаад өгчөөрэй. Баярлалаа. Өнөөдрийнхөө дугаарыг эхэлцгээе. За тэгээд бүгд өнөөдөр Shana Fresco-гийн талаар ярилцъя. Дахиад хэлэхэд угаасаа би энэ бичлэгийг орсоор нь AI-аар generate хийлгээд наашин цааш нь болгоод янзлсан байгаа. Би доорн description хэсэгт бүгдийг нь хийчин. Тэгээд орс хэлтэнгүүд маань доош ороорой да. За тэгээд эхэлцгээе. Shana Fresco маань Москвагийн нэг энгийн орон сууцны хороололд 1974 оны 7 сарын 8-нд төрсэн юм байна. Мэлхий орд юм байна. Өөрийнх нь нэг жинхэнэ овг нь болохоор Shana Kopylova. Тэгээд Fresco гэдэг нь болохоор эмээгийнхэн талын удамд байдаг хүний овг нэр юм байна л да. Анх бол гизэн дахта ихэр байсан. Төрөхдөө бол нөө хоёр ихэр маань дутуу төрөөд бараг 7 сартаа дутуу төрөөд ихэр нь эрэхтэй байсан. Тэгээд төрөөднийх удааг өнгөрсөн юм билээ. Тэгээд Shana бол ерөөсөө ингээд айлын ууган охин. Тэгээд дараа нь доороо нэг эмэгтэй дүүтэй. Тэр нь алиас хоёулаахгүй. Shana-гийн Владимир нь хөгжимчин хүн байсан юм билээ. Гэхдээ хөгжмийн карьер эднэр бол байгаагүй. Өөрөө тийм одоо нэг авьяастай хүмүүс гэдэг нь шүү дээ. Гитар сайн тоглодог байсан, бөмбөр сайн тоглодог байсан, маш гоё тулдаг байсан. Эднийх тийм баян айл байгаагүй байхгүй юу? Тийм учраас нэг амьдралын ихээр айгүй олон ажил хийх хэрэгтэй болсон. Тийм болохоор жолооч хийдэг байсан, сэлэсэр хийдэг байсан. Тэгээ нэгэн зэрэгийн ажлуудаа зэрэг хийдэг байсан юм байна. Ээж нь болохоор гэрийн сайн эзэгтэй. Баг байхасаа л урлагт их дуртай хөхт байсан. Гэхдээ бүр тийм улаан хоббитэй бол биш. Ер нь урлагт дуртай. Нөгөө аав нь байнгын ингээл хажууд нь хөгжим тоглоод дуулаад тийм урлагтай жоохон ойрхон байсан учраас өөрт нь бас тийм ойрхон байсан юм шиг байна. Ээж нь айгүй олон дугууланд явуулдаг байсан юм билээ. Балет, акробат, уран сайхны гимнастик гэх мэтчлэн. Тэгээ ихэндээ бол айгүй дуртай сайхан ингээд явж байгаад угаасаа багт байсан баха аав ээжийнхээ үгэнд айгүй сайн орж явж байгаад сүүл рүүгээ жаахан нэг тийм явах сонирхол нь буураад дахин аав ээж нь андарсан гинэ. Тэгээд ер нь за өөрөө ч нэг амар сонирхгүй ах шиг энэ балиг гэдэг дугууланд явуулахаа болцсон юм байна. Хамгийн гол нь Shana-гийн нэг тийм гоё онцлог чанар байна. Тэрний үг гэхээр хаанч орсон, юунд ч хийсэн айгу тийм манлайлдаг гэх юм уу. Ямар ч хүмүүстэй ингээ уучраа алаад үг ивэ олцоод тэгээд ингээ айгу хөрх нэг юм манлайлаад ингээд гоё ингээд хамт олноо базаад явцдаг. Тийм чанартай байсан юм л та. 10 жилээ төгсгөр боллоо. Мэргэжил сонголтын үеиндээ эрэхтэй Shana болохоор сэтгүүлч болъё гэж сонгосон гинэ. Тэгээд одоо манайх бол Еш миш юм байна. Еш мишээ төхөөд айгу хөрхий явж исэн чинь манай хүн дурлцсан. Тэгээд дурлахаар айгу тийм хурц дурладаг төрлийн хүн гинэ. Нэлээ хурц дурладаг. Тэгээд ээж нь ярьж байгаа байхгүй юу? Манай охин ингээд яг тэр үедээ яг нэг юм болт одоо элсэж чадахгүй хэмжээнд хүрсэн. Ягаад тэр ингээд шалгалтандаа ерөөсөй бэлдэж чадахгүй, хичээл номоо хийж чадахгүй, анхаарлан сайн төвлөрөхгүй. Нүдэнд нь тэр залуугаас тэр бандаас нүрүү ч харагдах болчихдөг гэсэн. Ерөөсөө ингээд нөгөө бандаа бодол өдрийн бодол шөнийн зүг. Гэхдээ сургуульд бол орж чадсан. Москвагийн хүмүүнлэгийн сургуулийн сэтгэл зүйн ангид бол элсэж орсон. Тэгээд тэр ангиа явандаа байж сэтгэл зүйн анги руу солиод тэгээд солисон ч гэсэн минь хүн сургуулиал төгсч чадаагүй юм лээ. 1996 онд Москвад нөгөө анхны шөнийн клубүүд нэгдэж эхэлсэн гинэ. Тэгээд тэр үедээ Titanic гэдэг нэртэй тийм хотын төвийн алтартай клубд байнга Shana очдог байсан юм байна. Өөр оюутан байсан байхгүй. Тэгээд байнга очдог, орой болгон л очдог, шөнө болгон очдог. Тэгээл нүур хамаа айгуу гоё бодол хамгийн гоё авцсан юмсвал дэлгэдний ингэ шүнжэнгөө гоё шоуд бүжгэлж байгаа л хүрээд ирдэг. Тэгээ ингэж явж байхдаа тухайн сонсчээ. Блестящие хамтлагийн продюсер Андрей Грозный гэдэг эрэгтэй анхааралд өртсөн юм байна. Харцын булаага атгачээ. Андрей ярьж байгаа байхгүй юу? Би ингээд анх Shana-г харахад түүний ингээд бүжгийн хөдөлгөөн нь ингээд өөр гэдгийг шууд анзаарсан. Айгу энгийн мөртлөө хүн болгонд ойлгомжтой тийм хөдөлгөөнүүдийг хийгээд айгу гоё бүжиглээд исэн. Тэгэхээр би Shana дээр очиод ийм санал тавьсан. Чи ингээд бүжиг тэглэлт хийж үзчихсэн үү гэд тэгсэн Shana үгүй гэдгүүл тэгвэл чи бүжиг тэглэж үзэх үү гэдгсэн гинэ. Тэгсэн чинь би тэгэл та. Тэгээд тэр үед PlayStation 3 охинтой байсан юм байлээ. Тэгээд удаа бүжиг тэглэлчээр танилцуулаад тэр охтуудын хөдөлгөөнийг засах, дуун дээр нь тэглэлт хийж өгөх маркаар анх охтуудаа танилцж ирсэн юм байна. Тэгээ манай нэг худалгүй продюсерүүд түүнд ингээд манай гишүүн болооч гэдэг санал тавьсан юм байна. Ингээд манай хүн 97 оны 5 сард Альбиосоор PlayStation хамтлагийн 4-р гишүүн болж орж байгаа. Анх энэ хамтлагийг Ольга Орлова гэдэг дуучин эмэгтэйд нь одоо
зориулаад баг байгуулсан гэж хэлж болохоор байсан. Яагаад тэгэхээр Ольга тухайн хамтлагийнхаа ганц одоо хөгжмийн боловсралтай сайн дуулдаг эмэгтэйнээс байхгүй. Тэгээ нөгөө хоёр нь болохоор одоо backup dancer шиг ер нь kinda нөгөө нэг Viagra шиг заяа бас нэг худалгүй продюсерууд охтуудынхаа вокалын сургуультанд буюу ингээд одоо дуулаач уур чадварт сургаад эхэлсэн юм байна. Тэгээ тэр үедээ сонсож байгаад ер нь манай шанаа дэжгүй халаатай гэж шүү. Ер нь нэг гэсэндээ цааштайгаа уран бүтээлийн дуунуудад ганцхан Ольга дуулаад ах биш. Ер нь охтууд дуулаад шанаа бүр илүү түлхүү яг адилхан дуулаад эхэлдэг болсон гэсэн үг. За тэгээд хамтлагийн ерөнхийдөө уур амьсгал донд шанаа айгуу тийм гол дүртэй болсон. Бараг альбом бус ахлагч гэх юм уу? Яагаад тэгэхээр бид түр хэлсэн штэ. Анхнаасаа шанаа нэг тийм цан чанартай, нэг тийм чанартай. Тэр нь хүн болгонд очир олцдог. Хүн болгонд хэл амаа ойлголцдог. Тийм хамтлагийн 4 охин байгаа. Энэ 4-ийнхаа хөрхөн 3 охин байгаа штэ. Өрөөсөн гадна энэ 3 охиндоо гурван тань яг тийм гоё ярьцдаг. Одоо чинь хамтлагт ингээ хэрүүл урал боллоо. Охтууд л энэ хэрэлдэж уралтна. Тэнгүүд шанаа тэр бүгдийг ингээ зохицуулдаг. Охтууд ямар нэг юм санаачлаг гаргахаар боллоо. Продюсеруудтай шанаа очиж уулздаг. Одоо амралт чөлөө цагийн шанаа бүгдээр ингээ одоо ингээ манай охтууд амармаар байна гэ тэр үед тэгчээдгүйгээд юм зохицуулалт менежер марк юм шанаа гэдэг. Нэгсэндөө баг юм хамтлагийн охтуудынхаа игч нь болж эхэлсэн гэсэн үг байхгүй юу? Литяши хамтлагийн хит дуунууд төрөн гарсаар байна. Ид оны дунд үе гээд ид пластиаш ингээд хүчээ аваад яг гой түрээд гарч ирж байгаа байхгүй юу? Ер нь охтуудын маань илүү түлхүү эрэгтэй хүмүүс тэр дундаа жахан хүнд гарууд айгу сонирхдаг гэсэн гинэ. Айлын тоглолтын үеэр охтууд чинь зочид буудал дээ штэ. Тэнгүүд зочид буудлынхаа нүрөөг эвдэх гэж утаатаараа оролцдог байсан заяа. Тэгээ тэр үед нь охтууд ингээд орныхоо доогуур ингээд бүүндээ ингээд ороод ингээд сандраад айгаад нуугдаад ингээд чимээг өнгөж ингээд хөвчийдэг. Тэгээ заримдаа ингээд зэвсэгтэй этгээдүүд хамт явъя. Одоо ингээд машин суу муу гэд ингээд зэвсэгтэй хүмүүс ингээд авч явах гэж оролдож исэн. Тусуу гэж үгүй. Тэгсэн 1999 онд Жана чинь хиттэй ингээ PlayStation байгаа ингээ алтартай болцсон юм охтын хамтлаг байсан ч гэсэн одоо л лав ичдэг хамт амьдардаг байсан байхгүй юу? Нөгөө нэг Москвагийн уужаа ороод амьдардаг. 3 концертанд дуулчаад тэгээд дараагийн хайлтын тоглолтод явахын тулд гэртээ ороод хэдийн юм авах гээд гэрлэгөө шүн орж исэн гинэ. Тэгсэн чинь яг гэрийн давхарт хэдэн хүмүүс Жанаг хүлээжсэн гэсэн. Жана хараал шууд ингээл орилгоол гэсэн чинь нүүрлүү нэг юм тас гэж хараад ирсэн гэсэн. Гарандаа ингээ тийчдэг нэг юм төмөрөд тийм төмөр шиг юм байсан. Тэгээд толгоороо зогсон юм шиг байна. Зохиод тэгээд ингээд ухаан ороод ингээд юу гэл ингээд харсан чинь мөнгөч хаана вэ гэж хорлоодсон гэсэн. Тэгээд тухайн үед нэг $5,000 тайсан гинэ. Тэгээд тэр $5,000 өгөөл тэгэл нөгөө залуучууд ингээд препарат бүгдээрээ гүйцэн гэсэн. Азар энэс өөр бол ямар нэгэн бэртэл гэмтэл тийм муухай юм бол болоогүй. Гэтэл тэгээд энэ халдлагаа дараа шанаа шууд одоо барнасаа нүүсэн. Гэтэ энэ итгэдүүд хийж тавьж болтоогүй. Тэгээ энэ үед болохоор манай шанаа болохоор Илья Митилман гэдэг ийм залуутай хайр дурлалын харилцаатай байсан байгаа. Тэгээ энэ залуу болохоор нэлээд амжилттай бизнесмен залуу байсан. Тэгээд энэ хоёрын харилцаа нийтдээ 9 жил үргэлжилсэн юм байна. Нэлээд урт удаан үргэлжилсэн. Гэтэ гэрлэж мэрлэж бол одоо тийм аль бие усны тийм гүнзгийрээгүй. Жанаг болохоор бүр PlayStation-д орохоос өмнө танилцж исэн юм бэлээ. Тэгээд түүний нүг одоо карьерийн ихэнх үеийн зардлууд байгаа шүү дээ эдийн засгийн. Тэдний бүгдээр ингийн энэ залуу гаргаж ирсэн гэсэн. Маш их on and off байсан, нэлээд токсик байсан. Илья нэлээд жахан одоо ар өрөөр нь тавьдаг хүн байсан юм шиг ба. Тэгэл тэр болгон дээр ингээд шанаа ингээд уурлал тэгэл хоорондоо салаал тэгэл буцаж нийлээл тэгэл нийлэхдээ нөгөө амар болон хэдэн 10,000 одоо сарнамаар надад амар үнэтэй цаг магстай бүр бүх үнэтэй имийг бэлгэлдэг. Тэгэл буцаад нэлцдэг тэгэл дахиад салдаг. Тэг хамгийн сүүлийнх нь нөгөө нэг яагаад салсан бэ гэхээр Илья шанаг иймэрхүү одын амьдралтай байлгахыг хүсдэггүйсэн гинэ. Нэгсэндээ ингээд гэртээ сайн эзэгтэй хүүхдүүд гаргаад ингээд хүүхдээ хараад тий ингээд гой сайн эзэгтэй болох гээд идэг. Шана болохоор үгүй гэдэг. Тэгээ эндээсээ болоод сүултээ нөгөө нэг шанагийн чинь одоо имиж нь айгу тийм секси штэ. Тэгээд ингээд ил задгаа айгу хувцас гаргадаг, биеэ гаргадаг одоо угаасаа ингээд секс юм л ахгүй юу шанаа чаа. Тэнгүүд Илья тэрэнд нь улам дургу. Тэгээд манер нэг гар хөрсөн юм шиг байна. Тэгээд тэр нэг баталгаатай биш. Тэгэл яг шанаа дэцэг. Тэгээ яг альбасаар салсан. Ильягийн дараа болохоор Андрей Грозник буюу манай PlayStation-ийн продюсер залуутай хайр сэтгэлийн холбоотой болсон. Гэхдээ яг Андрей бол өөрөө энэ дээрээ яг тийм байсан гэж альбасаар л өгүүлдэггүй. Гэхдээ ер нь бол бүгд мэддэг. Тийм харилцаатай байсан юм байна.
Хүмүүс ингээд Андрийг ингээд шанаад ингээд амар том албаас бүж бэлгэлжсэн гэж ярьд ингээд. Тэгээ шанаа тэрийг дандаа ингээд зүүж явдаг. Тэгээ хинээсийн яасан ингээд хэрвээс хэлдэггүй. Гэхдээ бүгдээ мэддэг. Тэгээл энэ харилцаанаас болоод Андри бол эхнэрээсээ салж исэн юм байна. Гэхдээ шанаа энэ хоёроо суугаагүй. Бас нэг юм шуун байдаг. Энэ хоёр жирэмсэн болж исэн гинэ. Жанагийн залуугаас тэгээд жирэмсэн болсон ч гэсэн Андри бол бэлэн биш байсан. Тэгээд энэ хоёр хүүхдээ ахуулчихсан юм байна. Тэгээд эндээ Шана гэдэг айгу харамсдаг байсан юм билээ. Одоо ингээл хитэнүүч ингээл хараараас угаасаа төрж байгаа. Угаасаа манай хүмүүс улмал завгүй болж байгаа. Тэгээд ингээд өдөртөө 2-3 нислэг хийдэг гэсэн гинэ ингээ орон нутгийн нислэгүүд. Одоо эндээс нэг тоглолт, эндээс нэг тоглолт гэдэг ингээ өдөртөө 2-3. Тэгээд Шана ерөөс ингээл аав ээжиндээ ингээл хаяа ингээл ирэхээр ерөөсө суугаад санал дээр унтчихдаг гэсэн. Тэгээд ер нь бол одоо тийм амар ядардаг, амар завж хүлээг үдээ яаж идэл өөрөө Шанаач юмс амар тийм workaholic төрлийн юм бихтэй юм лээ. Одоо ингээл тийм байна, ийм байна, энд ингээд энд оролцох ийм одоо ийм тоглолтын нийш оролцох ийм мэн чи нэг хийгүү, энд ийм нэг вокалын чи нэг хийгүү гэл ингээл тэнгүүд ерөөс юунд ч үгүй гэдгүү. За хийж, би зохицуулж, би надад чи ингэж, одоо ингэж, одоо тэгчээ гэдэг айгу тийм дайчин. Маш дайчин. Тэгээд тэр нь эсрэгээрээ бүр заримдаа ингээд нойргүй хитэн шүнч ингээд явцдаг заяа. Тэгэхээр ингээд айгу их ядардаг. Гэтэ ядарсан ч гэсэн нэг үхэж үл болон Чингис хаан гэдэг шиг ерөөсөө ядархаа мартаал юм аа гэдгсэн гэсэн үг. Тэгэд манай хүн 2001 онд өөрийнхөө соло уран бүтээлийг гаргаж утсан. Тэгээд хамтлаг нь бол маш амжилттай байгаа. Өөрөө ч гэсэн соло дуугаа хийж үзлээ. Ер нь гоё байгаа юм уу гэж бодсон боловч Шанагийн дотор нэг л юм болохгүйсэн. Нэг л дутуу, нэг л хоосон энэ дуу, энэ тайзан дээр гарах ингэж бүжиглэх тийм ч завгүй амьдрал, ийм ч завгүй амьдрал. Ер нь ингэж бүх юм ч утгагүй болоод эхэлсэн нэ. Тэгээд энэ хүү хямралынхаа үедээ манай охин последний герой буюу Last Hero сүүлчийн баатар гэх юм уу? Ийм reality show, одоо survival reality show оролцсон юм байна. 2003 оны 4-р улиралд манай охин оролцсон. Карибын нэгсийн нэг арал дээр 16 хүнийг авчиад тэгээд наана амдрыг хайчдаг заяа. Тэгээ нөгөөдөл нь өөртөө одоо галаа олно, усаа олно, ид уушаа олно, хэвтрээ бэлтэн. Тэгэл бороо шороо инээдрээ юм болонгууд тэндээс өөртөө ам гарна. Ер нь юм survival instinctтэй reality show баггүй юу? Маш алдартай шоу байсан юм лээ. Би бол үзээд угаасаа ойлгохгүй яж ил нэг амар гой орсолтой шүү. Яаж энийг ойлгох вэ? Энэ шиг шоу Монголд гарч ирсэн те. Би нэрийг санахгүй амаа гэх тийм шоу зөндөө олж ирсэн те. Бэдэггүй. Би Монгол нэрийг санахгүй. Гэтэ байсан. Мэддэг бол бичиж өгөөрэй заяа. Энэ удаагийн дугаартаар болохоор 2 хэсэгт хуваагдсан юм 16 хүн маань. Iguana буюу эмэгтэйчүүдийн нэг ингээд бүлэг, Scorpion буюу эрэгтэйчүүдийн бүлэг гэдэг нэг хоёр хуваагдаад тэгэл нөгөө нэг яг инстинкт дээрээ одоо survival мөрөөрөө хин илүү сайн гарах нь хин нүгсэн даалгаврыг илүү сайн биелүүлэх нь гэл тэгэл нөгөө би энийг нэрийг бичээр хасаад идэв шүү дээ. Яг тиймэрхүү журмаар явагддаг гэсэн үг байхгүй юу? Шанагийн оролж исэн дугаарт эрэгтэйчүүд нь нэг мэлхий болоод мэлхийгээрээ шүлээсэн гинэ. Тэгсэн чинь бөөндө хортлогонд орж мороод бүр айгүн амар экстрим санагдсан. Өгчийг үлдээ. Гэтэл бөөндө хортлогонд орсон гэсэн бүр ингээд эмч байсан л ах тийм ээ. Бүр reality show-нд ч юм болохоор манай Шана тэгэл хүмүүсийн мэддэг Шана ч ерөөсөө л имэгчтэй. Яжил амар секси ёо. Тайзан дээр амар гоё ингээл дуулал бүртээ ихтэй ингээл амар гоё бодсон. Яасан ч гоё хувцтай ямар ч гоё. Нөгөө ихт чинь арал дээр арцсан чинь буддаг шунх юу ч байхгүй. Яг нэг органикаараа. Тэгэл гарна да. Тэгэл гисэн тэ. Одоо ингэдэ. Тийм. Иймэрхүү зөө. Тэгээ бас дахиад манай их чинь тэр чадварууд одоо миний яриад байгаа чадвар байгаа шүү дээ. Бусадтай эвэ олдог. Олныгоо манлайлдаг. Олон дунд survive хийж чаддаг. Тэр нэг чанараараа дахиад гэрэлтэж гарч ирээд манай охин хоёрт үлдсэн байгаа. Энэ нэвтрүүлэгт гарахтаар болохоор энэ ингээд арал дээр 40 хонжоо гэж гарч байгаа байхгүй юу? Гэхдээ яг үндэ 7 сар байсан юм уу? Тэгээ товтон юм зураг авалтай тэгэл тэр аяхаа мэдээж тэгэл тэр арал матлаа чинь судалж модлал тэндээ ингээл би ми бүх юм тасгаж байгаа л тэгэл тэрийг зураг авалт чинь яаж хийж байгаа л сунжирхал илгүүдээ тэгээд манай охин яг ингээд тэр шоунд орсны гарсныхан дараа л хүмүүс мэдчихэж байгаа байхгүй юу. Тэгээд манай охин чинь ингээд шоугаа дуусгаж ирээд 10 хэдэн килограмм хассан. Дээрээс ингээд би битүү ингээл хөөх няц болохтай бодоол юм уу хавиргаа оголчсэн гэлөө. Тэгээ ингээд бүр тийс амьдрал үтцэн ирсэн заяа. Шумал мууланд хазуулах болцтой энүүхэн юм шиг ба. Тэгээд
Нэлээд амьдрал үдцэн ирсэн. Гэхдээ бас тэр үедээ тэр үед чинь сошиал медиа гэж байсангүй, арал дээр тусгаарлагдаад 10 хэдэн найзуудтайгаа ингээ байж байгаа. Манай охин нэлээд ботсон юм шиг байна. Ирээд манай охин Плестиашя гэдэг хамтлагаасаа арга шийдвэртэйгээр тэр арлаасаа ирсэн гэсэн үг. За студент шок заяа. Продюсер нь шок, охтууд нь шок, бүгдээр шок. За ийхүү Шанагийн маань соло карьер ингээд эхэлж байна. Соло карьерийнхаа турш маш олон хит дуутай. Хит дуугаараа бөмбөгдөхөөс өмнө манай Шана кино урлагт хүч үзсэн байгаа. Гэтэ маш амжилттайгаар хүч үзсэн. Та нар энэ киног мэдгүй. Би энэ киног бүрэн мэрэртэй дүүгүү бүрэн гоё кино. Яцлэр гол дүрийн залуу бүр амар хүргэн заяа юу. Тэр Шаныг ч өөрөө бүр амар гоё гэж байгаасаа бүр амар гоё гэж. Та нар энэ киног үзег бол үзээрэй. Бүр гоё тийм нэрнгэс үзээр амар гоё кино шүү. Би нэр энэ киногийн талаар дахиад ингээд нэг жоохон яриад үгүй заяа. За тэгээ энэ кино болохоор 2 ангитай заяа. Эхнийх нь болохоор Ночной дозор буюу шөнийн харуул 2004 онд гарсан. Дараагийнх нь болохоор Двиной дозор буюу өдрийн харуул энэ 2005 онд гарсан. Тэгээ манайч болохоор эхнийх нь анги дээр тимч гардггүй, хоёр дахь анги дээр 8 лаг гардаг байхгүй. Гэтэ яг үзгэр бол хоёулын энэ үзэрэй за. Сергей Лукьяненкогийн зохиолоос сэтгүүлсэн. Тэгээд Тимур Бекмамбетовын найруулгаар бүтээсэн энэ кино 2004 онд дэлгэцнээ гараад 4 саяын өсөвтэй хийгдсэн. 50 сая долларын орлого болсон заяа. Энэ бараг ингээд Оросын хамгийн анхны блокбастер юм шиг үлээ. Манай Шана болохоор энэ кинонд Алиса гэдэг шулмын дүрийг бүтээж байгаа. 2 дугаар ангийн 1-р ангиасаа бүр илүү ашиг олсон. Бүр илүү. Адилхан төсөвтэй дахиад 4 сая доллараар хийсэн. Гэхдээ орлого нь болохоор 1 тэрбум гаруй рублийн орлого. Тэгэхээр хэдэн доллар юм бол бодоод олчорой заяа. Гэрийн даалгавар гэлээ шүү. Ундаа хамтдаа тоглосон Алексей Чадов гээд залуутайгаа жанжин болсон магадлал маш өндөр гэдэг шуун байд юм байна. Үс энэ хоёр ингээд амар гоё chemistry харагддаг байхгүй юу? Бүр ингээд Шана ч юм бол тухайд энэ 30 дөнгөж гараа явж байгаа. Энэ залуу бол 20 эд дөнгөж гараа явж исэн залуу байсан юм байна. Тэгэхээр ер нь бол харилцаа бол нэг удаагүй. Гэтэ жаахан ассан баг. За ингээд дуугараа бөмбөгдөж эхэлнэ. Танцуют звезды и луна, а ты где-то летом. Звезды на море полетели. Үүний дараа түүний анхны бөгөөд цорын ганц альбом болох Шана хэмээх альбом гарч байгаа. 2006 онд Малинки, брюнетки и блондинки, сережки и марин. 2007 онд Ябла. Би энэ дуу нэмэр дуртай. Нэмэр гоё. Я была с тобой, связана мечтой. 2008 онд Жанна Фриски. Ты выходишь по-английски, Жанна Фриски. Я сяду в машину, поеду по серпантину. Белый песок, дует теплый ветер. За тэгээ 2009 онд болохоор Шанагийн карьерийн оргил үеийн буюу одоо Вестрин гэдэг нэг дуу гарсан бас. Гэх мэтчлээс нэг бөмбөгдөж өгсөн заяа. Тэгэл ярилцлага, шоу, нэвтрүүлэг, реклам үнэхээр одын од, супер од бүр. Тэгэд энэ үедээ бас хайр дурлалын харилцаанд хинтээ уулзаж явсныг ярьцгаая заяа. Александр Овечкин гэдэг алтартай хоккейчин залуу байсан юм байна. За Аннагаас бол нилээн дүү Францын лазурын иргэдээр болсон бас нэг телевизийн шоуны үеэр хаах танилцж исэн юм байна. Бас өөрөө ингээд Шана ч ингээ 30 нилээн гарсан. Тэгээд энэ Овечкин гэдэг залуу чинь 20 эдтэй банд байжээ. Банд нь чэшин ер нь байжээ. Бээжингийн олимпиадад орж исэн юм байна л да энэ залуу. Тэгээд Бээжингийн олимпиадад хүртэл оролцож исэн. Тэгээд очиж бодлоо ерөнхийлөгчийн өрөөнд хамт амарч байсан гэсэн шуум байт юм байна. Тэгээд ихтэй нэг харьцаа нь бол нэг амар тэгж удаан гүнзгийрч удаашраагүй. Тэгэл яг өөрхөн зэрхэн салсан гэсэн үг. Шанагийн өөрийнх нь хамгийн олон жил нууцлсан хамгийн нууц тийм харилцаатай залуу нь болохоор Пётр Никитин гэдэг заяа. Энэ болохоор ард нь байдаг арын бүжигчин залуу юм байна. Шинэ жилийн үеэр ер нь дотгосоод тэгээд 5 жилийн турш ирсэн хамт байсан гинэ. Мальдив руу хамтдаа айгу олоодаа ер нь бараг тогтмол хуу аялдаг байсан. За тэгээд энэ хоёр мэдээж тэгэл дахиад нас ажил мэргэжлийн онцлог бүхнээсээ болоод мэдээж хоёр тийшээ болсон. Одоо түүний хамгийн чухал эрэгтэй буюу Дмитрий Шепелев гэдэг залууга
За энэ залуу болохоор телевизийн нэвтрүүлгийн хөтлөгч залуу. Тэгээд тухайн нэвтрүүлгийнхаа үеэр танилцж исэн. Бас өөрөөс нь дүү. За Дмитрий гэдэг залуу маань болохоор 1983 оны 1 сарын 25-нд төрсэн Белорусын Минск хотод төрж исэн юм байна. Эхлээд тэр хоёрын харилцааг хүмүүс PR гэж боддог гэсэн гинэ. Гэсэн чинь манай Жанагийн гидсэн домроод эхэлсэн. Тэр үед хүмүүс нэрийн кейсээ сериосны харилцаа байсан юм байна гэж бодсон. Мэдээж 2 жил орчим хөргөн амар гоё галан нараа гоё хосууд байжгаад тэгээд 2013 оны 4 сард хүү Платон төрсөн. Тэр дахиад юм нэмж хэлэхдээ яагаад тэгэхээр манай Жана болохоор ерөөсөө ээж болохын мөрөөсөл байсан ерөөсөө. Одоо тэг 39-тэй байсан тухайн үед яг юм гоё яг өөрийнхөө ингээд тогтсон харилцаан дээр тогтохыг, ээж болохыг, эхнэр болохыг бүр ингээд хилдэггүй л болохоос ингээд ойртныхоо найз найзууд бүгдээрээ мэддэг. Бүр үнэхээр хүүхэд хүсдэг, ээж болох юмсан гэж амар хүсдэг. Тэгээд тэрүүгээрээч тэр хүүдээ бүр ингээд ам бисэн гинэ. Майамид өөрийнх нь угаасаа хөдөлж авсан тийм гоё хаус байдаг гэсэн. Тэгээд тэндээ очиод Америкт төрсэн юм билэ. Төрлөө маш амжилттай байна. Гоёч залуутай суулаа, хөрхөнгүүтэй ээж боллоо. Эсвэл ингээд амьдрал нь яг одоо яг л одоо гоё тэгшэрж гин, яг л бүх юм гоё болж гин гэж бодсон чинь. За одоо энэ үеэс эхлээд маш хүнд хэцүү хэсэг нь гарна шүү. Сэтгэлээ бэлдээрээ. Төрснийхэн дараа 3 сар орчмын дараа Жанад хамгийн анхны гинж тэмдгүүд гэх юм уу илэрч эхэлсэн. Толгой нь бүр яг харах гэж байгаа юм шиг өвддөг заяа. Маш их ядардаг боллоо. Бүр ингээл жоохон мажаал ядарчдаг. Айгүй амархан ядарч. Цаахан төрсний дараа угаасаа юм хит хүмүүс айгүй урд ядарна л та. Тэгсэн чинь баруун хөлөө жаахан чирч халахдаг болоодсэн гинэ. Тэгээд заримдаа дотор нь ингээд мухаарад идэг. Гэтэ энэ шинж тэмдгүүд нь ингээд дандаа илэрхгүй хаяа илэрдэг. Тэгээд ойртод нэг хүмүүс бас төдийлэн нэг энийг анхааралтай авахгүй байгаа. Бүр их ингээд бараг өдрийн ихэнх цагийг ингээд унтаж өнгөрүүлдэг болсон заяа. Юус ингээд ядраал унтаал. Тэгээд ингээд гэрийнхаа ингээд бүх хөшнүүдийг ингээд хаачдаг. Яагаад ингээд нүд нь кялбаад идэг ингээд наранд ингээд байхаар нүд нь ингээд кялбаад өвдөөд ингээд амар хэцүү гадаг. Тэнгүүд нь шууд ингээд гэрийнхаа бүх хөшнүүдийг хаачдаг. Баар ингээд шинж тэмдгүүд нь байжгаад шууд таталтай өгч эхэлсэн. Энэ үед нь л гэрийнх нь яг ойлгоод эмчтүүд төлсөн чинь глиобластома гэдэг өвчний 2 дугаар шатаар явж исэн гинэ. 2 дугаар шатанд явж исэн. Эмчнэр бол яг үндэ тухайд бид нэр юу ч хийж чадахгүй. Энэ бол ингээд апресс буюу ингээд мэдсэл хийх боломжгүй тархины хавдар байгаа. Тэгээд одоо баг морфин л санал болгож юм. Өвчнө амлалтын л санал болгож юм. Тэгээд энэ эмэгтэйд бол ингээд 2 сарын л нас байгаа гэсэн. Энэ хавдар тархины хавдар нь болохоор маш хурдан явцтай хавдар гинэ. Айгүй олон юм санал төвшүүлж лээсэн юм байл та. Энэ чинь амар ачаалтай байсан учраас маш ядардаг байсан учраас гэж болж байна. Нойр хоолны юм буруу химнэл хөвчлээс болоод ингэж үүссэн байж магадгүй. Бүр ингээд шанач урлаггүй шүү дээ. Тэнгүүд ингээд өдөр болгон тайсан дээр гарна. Өдөр болгон шуган ингээд тайсан дээр гарна. Үсгэцгийн аслал нүрэ маа бодуулна. Тэнгүүд ингээд ялангуяа бүсээ өдөр болгон шуган ингээд сэнсддэг халуунаар одоо сэнсддэг эндүүддэг байсан учраас энэ тархины хавдартай болсон байж магадгүй гэдэг таамаглал байдаг байсан гэж байна. Тэгээ бас нөгөө нэг ягаав 90-д онд нөгөө гэрлэг хооч явж хүмүүст ингээд цохолцсон гэж чинь толоороо цогсон гэсэн. Тэнгүүд тэрнээс болсон байж магадгүй гэж бас ярьсан. Энэ бүгдээрээ таамаг шүү заяа. Тэгээ эцсийн бүлэг шинжлэх ухаан бол юунаас болж үүснийг одоо ерөөсөө тогтоож байгаагүй юм байна. Хүүхдэд төрүүлсний дараа буюу 2013 онд Америкт энэ хүү оншин тогтоогдсон байгаа. Америкта бас жаахан имчилгээ хийлгэж байгаа. Дараа нь Герман руу явж имчилгээ хийлгээд тэгээд Москвад эргэж ирээд бас имчилгээ хийлгэж үзээд Ольга Орлова гэдэг PlayStation-ийн дуучин эмэгтэй байгаа штэ. Тэр эмэгтэй Нью-Йоркод одоо нэг айгуу сайн эмч байна гэж олоод тэгээд тийшээ бас имчилгээнд явж исэн юм байна. Суулын хамхандаа ингээл айгуу нуусан байхгүй юу? Би махот юм бол маш их өөрчлөлттэй байгаа. Бараг хүн таних аргагүй болсон. Тэгээ энэ байдлаа нэлээд нуусан. Тэгсэн чинь олон нийтэд 2014 оны 1 сарын 15-нд хамгийн анхны Жанагийн зураг нь нийлүүлсэн байгаа. Тэгээ энэ зургийг болохоор яг хэн ханаас яаж авсныг мэддэггүй. Тийм. Жанагийн аав нь хардж байгаа нь болохоор Дмитринийг авсан гэдэг. Нөгөө нэг залууг нь авсан гэдэг. Дмитри нь болохоор би аваагүй гэдэг. Чин Дмитри нэг удахгүй заяа. Пост Гавариат гэдэг нэвтрүүлгээр ороод тэгээ Жанад зориулаад хандвийн аян нээж байгаа гэдэг тийм бичлэг хийгээд тэгээ гаргацсан.
тэрийг бол гэхдээ гэр бүлийнх нь бол нийтдээ хамтдаа одоо ярьж энэ хандвийн хаягныг эхлүүлэе гэж бол хэлээгүй юм билээ. Тэгээ Димитри өөрөө бид нар ингээд ярилцж байгаад ингээд ярьсан гэж байгаа байхгүй юу? За тэгээд энэ хандвийн хаягнд нь нийтдээ 69 сая рублийн хандив цугларсан. Ялангуяа урлагийн хүмүүс нь бүр их хандив өгсөн. Тэгэлстэй нэг нэгдгүй хоёр нэгдгүй бүх ард иргэд бүгдээрээ хандивт оролцсон. Бүр үнэхээр сайн оролцсон. 960 мянган гаруй үзэгч уншигчдын хандив цугларсан гэж хэлж ирсэн юм байна. Тэгээд нийтдээ Жанагийн эмчилгээнд болохоор 11.6 сая рублийн Жанаг яг эмчилгээнд зарцуулсан. Тэгээд тэр чинь 69 сая штэ. Тэрнээс ингээ илүү гарсныг Жана өөрөө одоо санаачлагаараа энэ миний эмчилгээнээс илүү гарч байна. Тэгэхээр 20 тавтартай 9 хүүхдийн эмчилгээнд би ингээд энэ мөнгөө зориулъя гэдгсэн. Тэгсэн тэр хүүхдүүдийнх нь эмчилгээнд 32.6 рубл одоо хандвлагдсан баггүй юу. Тэгээд нийтдээ нөгөө нэг за 11.6 сая Жанагийн эмчилгээний төлбөр нөгөө 9 хүүхдийн төлбөр хоёулаа нийлээд дүн буюу 69-өөс хасангууд 25 сая рубл үлдчихэж байгаа. За энэ тоог сайн цээжлээд аваарай заяа. Хойностой энийг бүр хурц шиг ярина. Энэ мөнгө тэгээ нэг хэсэг хугацааны дараа буцаад Жанагийн хувийн данс руу шилжчихсэн. Яагаад гэтгсэн чинь Росфонд гэдэг газар Жанатай хамт гэрээ хийгээд энэ газрыг одоо энэ хандвийг босгосон байхгүй юу. Тэгээ Росфондынх нь тайлбарлаж байгаа. Буйны байгууллагад зориулалтын хандвийн мөнгийг бид нар ингээд буйны байгууллага. Тэгээ буйны байгууллага зориулалтын хандвийн мөнгийг дансандаа тодорхой хугацаанаас удаан хадгалах боломжгүй байдаг учраас үнийг ингээд Жанагийн данс руу ингээд шилжүүлсэн шүү гэж аль бисний тайлбар гаргаж ирсэн гэсэн. Тэгээд хамгийн гол нөхцөл нь та нар одоо энэ мөнгөө эмчилгээндээ хэрхэн зарцуулсан гэдгээ заавал биднэрт эргээд тайлагнах үүрэгтэй шүү гэдгийг аягүй сайн тайлбарлсан гэж байгаа. 2014 онд одоо нөгөө шинэ эмчтэй боллоо, шинэ эмнэлэгтэй боллоо, шинэ эм ингэж уугаад аягүй гой цогсон байхгүй юу? Би энэ хамаагүй дэрсэн. Тэгээд бүгдээрээ ингээд гэр бүлэрээ эдгээр ингээд аав ээжтэйгээ бүүндөө хүүхдтэйгээ нөхөртөө аав ээжтэйгээ дүү мөнөртөө бүгдээрээ лайтав руу яваад цэргийн засах эмчилгээнд ороод тэр хотод нь ингээд байж байгаа байрлаад ингээд тэндээ ингээд цэргийн засах эмчилгээ хийлгээд байсан. Тэгээ аяйггүй айтган болсон. Дахиад нүдэнд хардаг болсон. Баг зэрэг алхаж чаддаг болсон. Инээгээд хөвгөлдөөд юм ярахаар ойлгоод ингээд төрүүлээд яриад инээгээд идэг болсон гэж байгаа. Айгүй хөрхөн. Тий. Тэгээд нөгөө хүүтэйгээ илүү цагаа өнгөрүүлээд эхэлсэн. Энэ бүр ойлгохгүй. За тэгээ хүүтэйгээ ингээд цагийг хамаагүй илүү өнгөрөөгөөд эхэлж байгаа. Шана ингээд эргээд алхахдаг болоод тэгээ тэр үед нь бас нөгөө хүүн дөнгөж хөлд орж исэн. Тэгээ нэгсэндээ ээж хүү хоёр зэрэг хөлд орсон гэсэн. Би ярьж чадахгүй байна. Хүмүүс яаж мэтээ зэтэй уншдаг вэ наа? Мань бид бол зүгээр ойлоо дундаас нь гараагүй ч юм бэ юу гэсэн үг юм. Платоныгаа ингээд ортодоксын одоо нөгөө Оросууд ч ортодоксын шашинтай шүү дээ. Тэгээ ортодоксыгоо сүмд загалмайлуулаад 40 насныгаа төрсөн өдрийг тэмдэглээд тэгээ ширээ тороод суугаад айгүй гоё байжсэн гинэ. Тэгсэн чинь манай тэгээд айгүй гоё байжсэн чинь манай Димитри Шанаад гэрлэх санал тавьсан заяа. Crazy. Гэрийн энэ дугаас амар дургу. Өөс ер нь нэг юм vibe мэдрэгдэж байгааз гэрийнх нь энэ Димитри гэдэг залууд бүр нэрнгэсээ дургу байхгүй юу? Тэр амар дургу. Тэгээд Димитрийн зүйлтэй гэрийнхэнт нь амар дургу болсон. Жана одоо ингэ хэрвээ ингэ өнгөрөх юм бол бүх үлдэж байгаа эд хөрөнгийн өвөлж үлдэх гээд байгаа байхгүй юу? Тэг гэрэлчих юм бол ингээд өвлөлт нь багтчих штеп. Тэг гээд байгаа учраас луурч ингэ ялангуяа аав нь бүр үздэггүй заяа ёо. Аавынх нь хэлж оруулах хэлж байгаа байхгүй юу? Шанаг бол ингээд бид нэр л асардаг байсан. Аав нь ээж нь ялангуяа ээж нь бас бүр их асардаг байсан юм лээ. Тэгэл аав нь ээж нь охин дунд бид нэр л асардаг. Тэр тийж байгаа л нэг ирүүл ирдэг. Ирэхгүй бол тэгэл ирэхгүй. Тэгэл гадуур хаагур игээл явж байгаа сураг сонсохноо шоудж байгаа сурагтай байсан. Тэр өөр ер нь юу идгийг. Тэгэл хаяа нэг ирэхээрээ би юугаар туслах уу гэлт нэг тийний бид нар чамны чиний тус хэрэггүй. Биднэрт чи хэрэггүй гэд ингээд аав нь ингээд бүр хөөгд туугаад. Ер нь ингээд агуу дэжгүй болоод аваад ирж байгаа штэ. Тэгсэн ингээд сая хамгийн сүүлд хийсэн Америкт хийсэн эмчилгээний айгуу зогч гинөө. Дахиад тэр эмчрүүн очиод бүгдээрээ дахиад өөр эмчилгээ бас хийх үү яах уу гэд ингээд ээж аав нь ярилцчихсэн гинэ. Тэгэд ингээд Димитригээс санал асуугаад Димитри яах вэ гэхүү гэдгсэн чинь Димитри яах юм нэг дээртгүй л штэ. Энэ баг ингээд мөнийг харц юм шүү. Баг дахиад тийшээ явж яах юм гэдгсэн гисэн. Аав ч хорин шок заяа бүр ингээд. За тэгэл эмчнэр бол тэгээд хичнээн сайжирч байгаа ч гэсэн бүр цоо ирүүл хүн шиг болохгүй. Тэгээд эмчнэр ер нь үзэж хагаад өмнөөс цаашаа бол эмчилгээ байхгүй гэж тийм дүгнэлт гаргасан юм байна. Тэгээд тэрнээс хойш ер нь бол
Шана аав ээжиндээ очиж амьдардаг болсон. Тэгээд амьдралынхаа сүүлийнхаа өдрүүдийг тэнд өнгөрөөсөн. Тэгээд тэр үед нь Димитри бас л ирдгүү заяо. Тэгж байгаа л нэг ирдэг. Нэг хүү дээрээ ирдэг. Тэгээд Шанаг нэг яачин гэж нэг ирдэг. Тэгээд сүүлдээ ингээд Шана хүртэл ирэхээр нь айгу тийм сонирн болчтой болсон байсан гинэ. Бүр юм чигсэн, зэвүүцсэн болчтой байсан гинэ. Эмэгтэй дүүний тэгж ярьсан. Шана чи ямар эмэгтэй байж чад ямар болчиход байгааг мэдчихэж байгаа штэ. Өөрлөө нь яаж харж байгаа харсан учраас зөрүүлээд харахаар ингээл ойн гутдаг гэсэн юм шиг үлээ. Тэгээ ингээд сүултээ ингээд бити ир ингээд яах юм гэд бүр нөгөө аавч дээрээс нь хөөцөө. 2015 оны ихэр бол ер нь би энэ харьцангуй гайгүй хэвээрээ байгаа байсан байхгүй юу. Тэгсэн чинь 15 оны 3 сард ерөөсөө би энэ огцон модсон гинэ. Дахиад эргээд харахаа болцоо. Тэгэл гэрийнх нь ингээл харахаа болонгууд за эвлэрч эхэлсэн юм шиг үлээ зайлвал. Дахиад хараагаа алдсан, дахиж орноосоо босгоо болсон, нөгөө хөлөө хөдөлгөж чадгаа болсон. Тэгээ бүх ингээд бие хөдөлгөж чадгаа болсон гэсэн үг. Ингээд 2015 оны 6 сарын 15-ны орой 10 цаг 7 минутад Шана Фриске өвчнөө улмаас талд өгсөн маа. Дөнгөж 40 настай байжээ. Оршуулгын хослон 6 сарын 17-нд болсон. Тэгээд маш олон одууд, маш олон уран бүтээлчид бүгдээрээ ирсэн, ингийн фэнүүд нь ирсэн, бүгд ирсэн. Маш одоо тэр оршуулгын хослыг одоо нэг газар ингээд хийж байгаа байхгүй юу. Тэгээд тэр газрынх нь хүн бид нэр ингээд урд хожид хизээч ийм их одоо үед гашуу давтаж байгаа ийм олон хүнийг бид нэр харж байгаагүй юм байна гэдгийгсэн гэсэн. Тэгээ өнгөрснийхэн дараа драма эхэлж байгаамаа. За ингээд 3 дугаар хэсэг маань эхэлж байна. 3 дугаар хэсэг бол Шана Фрискегийн нас барсны дараах үйл явдал, дараах амьдралын талаар би ярьж өгч байна. За би хамгийн түрүү нөгөө нэг хандив аяныхын талаар юм яриад тийзээ. 21.6 сая рублийн асуудал байгаа даа шүү дээ. Нөгөө яг ингээд өглөө нь явуулсан байдаг. Тэгээ нөгөөдийнх нь юу байхгүй. Тэгээ нөгөө тайлан ирээгүй. Тэгээд яг 21.6 сая төгрөг согт утчаа тэр нэг юун зарцуулсан нь хинч мэдэхгүй байгаа байхгүй юу. Тэгээд буцаад нөгөө нэг Рус фонд нь болохоор тайлан аав яг нөгөөдөл нь болохоор гэж зогсоддог. Тэнгүүд шүүгдсэн юм билээ. 2017 онд Перовскийн шүүх энэ мөнгийг нь Шанагийн хууль ёсны өв залгамжлагчдаас гаргуулах шийдвэр гаргасан. За хууль ёсны өв залгамжлагч нь хин юм байсан бэ гэхээр Платон хүн, аав нь буюу Владимир, ээж нь буюу Ольга гэдэг 3 хүн албан ёсоор өвд нь байгаа. Өв залгамжлах хэрэгтэй байгаа. Тэгээд нөгөө Платон насан туршаагүй хүүхэд учраас түүнийх нь хууль ёсны төлөөлөгчөөр нь аав нь томилогдоод тэгээд нэгсэндөө энэ за хүүг нь хасчих заяа. Энэ 3-аас тэр 21.6 сая рублийг гаргуулах шийдвэр гаргасан гэсэн үг шүүх. Нэгсэндээ мөнгийг яг хаашаа явсан хэн зарцуулсан бэ гэдгийг яг баримтаар юугаарч нотолж чадахгүй байгаа учраас нэгсэндээ 3 энэ өв залгамжлагч хүмүүсийг гурван адил тэнцүүгээр энэ мөнгийг эргүүлж Рус фондод гаргаж өгөө гэдэг шийдвэр гаргасан байна гэсэн үг байхгүй юу? Ээжийн талбар болохоор Шанагийн хүсэлтээр энэ мөнгийг гаргаж аваад тэгээд өөрөө Шана хүснээрээ зарцуулсан гэж тайлбарлаж байгаа. Димитригийн тал нь болохоор энэ мөнгө нь Шанаг нас орохоос ойролцоогоор 2-7 хоногийн өмнө данснаас нь гарсан хулгай байгаа байхгүй юу? Тэнгүүд Шана чинь тухайн үед юм өөрийн хүслээр зарцуулах байтгаа ямар ч боломжгүй шүү дээ. Эргэлдээтэй факт байна гэж үүдөөс нь ингээд маргаж байгаа. Шанагийн аав ээж хоёр нь бол тухайн мөнгийг бол эргүүлээд 21.6 саяыг бол эргүүлээд төлсөн заяа. Яг авч гомдол гаргасан л юм билээ. Гэхдээ давшдны шүүх нь анхаачныхаа шүүхэн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн байхгүй юу. Тэгээ нэгсэндөө над мөнгөө дугаа гаргаад өгчгөө гэд шийдтэн заяа. Тэгээд аав чорн төлсөн эргүүлээд. Тэгээд төлснийхоо дараа 2020 онд 17 оны шүүхэн шийдвэр гарч байгаа штэ. За тэгэл давлаа инэ тэрэ гэхэд ер нь бол нэг 17 8 оны хавцаа бол ер нь бүх тухайн мөнгийг бол барагдуулаад дууссан баг. Тэгээд 20 онд аав чорн дахиад нөгөө Димитригээс 7 сая төгрөгийг буцаагаад хэмжилж байгаа. Тэгсэндээ бит хоёр ингээд энэ мөнгийг ингээд 3 хуваасан мөнгийг бит хоёр ингээд төлсөн. Тэгэхээр одоо энэ хүүд оногдож байгаа 7 сая төгрөгийг чи хуулисны төлөөлөгч нь чи энийг яа төл гэд нэгсэндээ шүүгдэж байгаа гэсэн үг байхгүй юу? 2020 оны 7 сарын 22-нд шүүх нь бас Димитрийг энэ мөнгөний төлөө гэж шийдвэр гаргасан юм байна. Нагаас үлдсэн ямар үл хөдлөх хөрөнгөд өвлөгдөж үлдчихэж байгаа юм бэ гэдгийг ярив. За Москва дахь Шанагийн байр байдаг юм байна. Энэ байрыг болохоор бас дахиад нөгөө нэг хүү, ээж, аав гурлаа хамтдаа энэ тэнцүү буюу 3.1-3.1-ээрээ хуваагаад авч байгаа гэсэн үг, өвлөд авч байгаа гэсэн үг, адил тэнцүү. 21 онд болохоор тухайн үед
үйл хөдлөх хөрөнгийг үнэлээд 3.1-ээр хуваахаар нэг хүнд ойролцоогоор 15 сая рубль оногдож ийн гэж тооцсон юм билээ. Мэргэжлийн байгууллага бол энэ дүгнэлт хийгээгүй, зүгээр нэг хэвлэлүүд ер нь гэх юм бол нэг энэ байршилд байгаа ийм давхрын эдийн өрөө байрвал ер нь нэг хүний 15 сая рубль болох юм байна гэж мэдээ гаргасан гэсэн үг шүү. Бас нэг юм хотын цахад нэг юм байшин байт юм байна. Гоор бас хэвлэлүүд бичиж 38 сая рублийн үнэтэй байшин гэж тооцож байгаа. За энийх нь болохоор хамгийн сонирхолтой нь эзэмшигч нь хамтран эзэмшигч байсан заяа. Нэг нь болохоор Шана өөрөө, нөгөөх нь Димитри. За тэгэнгүүт 38 сая хэмжээ 2 хуваахаар 19 нэг хүн тус бүр 19 сая гэсэн үг. За Шана нас орсон юм чинь Шанагийн өвлөлт нөгөө 3 хүн ороод ирнэ штэ. Хүн, аав, нээж нь 3. Тэгэнгүүт 19 сая нь бол угаасаа Димитрид өвлөгдөн. Нөгөө 3 нь болохоор 19 саягаа ингээд 3.1-ээр нь хувааж аавна. Тэгвэл Шанагийн аав ээж хоёрт нь оногдож байгаа энэ хувийг болохоор хүүдээ буюу Димитрид өвлүүлсэн, шилжүүлсэн гэдэг мэдээлэл байдаг юм байна. Нэгсэндээ энэ байшин бол Димитри хүү хоёрт нь л үлдчихэж байгаа гэсэн үг юм байна л да. Тэгээд энэ одоо нөгөө нэг хамгийн ихэнд ярьжсэн нөгөө Рус фондын 20 эдэн сая төгрөгийн рублийн юу биш үү? Асуудал шүү дээ. Тэрний нөгөө 7 сая төгрөгөө гаргахдаа Димитри энэ байшингаа зарсан үнээсээ нөгөө 7 сая рублээ гаргасан гэдэг ийм баримт байт юм байна. За одоо хамгийн бодлоотой хэсэг нь болохоор Шанагийн дансанд байсан мөнгө. Яагаад тэгэхээр тухайн үеийн дансанд нь хідэн төгрөг байгаа, тэрнээс нь Димитри хэдийг авсан яасан хийсэн гэдгийг ерөөсөө хинж нотлох боломжгүй байсан гинэ. Тэгэхээр дансанд нь 20 эдэн сая рубль ороод ирсэн шүү дээ Рус фондоос. За ингээд манад ингэж удаан байлгаж болтгомоо та нар ингээд буцааж аваад энийгээ захиран зарцуулсан гэдгээ бүгдэрийн тайлангийг бид нарт эргүүлээд өгөөрэй л гэдэг юм гэрээний нөхцөлөөр буцаагаад өгч байгаа шүү дээ. Тэгээд тэр нь одоо хаана яаж хүргэсэн хэн аваад идсэн ингээд мэдхгүй зөө. 2022 онд талууд маань эвлэрсэн. Нэгсэндээ аав ээж хоёр нь Димитритэй эвлэрсэн гэсэн үг. Тэгээд тэр эвлэрлийн гэрээндээ яасан? Димитри аав ээж хоёрт нь 7 сая рублийн өртөө те. За тэр өрнийхөө оронд тэр Москвагийн байрны 3.1-ийг хүн эзэмшин те. 3.1-ийг хүн өвлөх ёстой те. Тэр өвлөлөө хоорондоо тохиролцожоо. Ингээд соличоо гэсэн байхгүй. Нэгсэндээ миний өгөх 7 сая рублийн оронд та нар наад Москвагийнхаа байшинг аваа, байрыг аваа. Тэгээд ингээд амар сайхандаа тусья болж гинөө гэд эвлэрсэн гэсэн үг. Тэгээ 2025 онд Шанагийн ээж нь аав нь ярьжсэн юм байл та. Үнэхээр яг тийм билээ. Яг ингээд Шанагийн яг амьдарч исэн байрныг нь юуг нь ч хөндөөгүй. Одоо ширхэг сэрээч аваагүй. Яг хэвээрээ бийж идэг. Ингээд Шана яг яаж амьдардаг яг тэг хэвээрээ бийж идэг. Танаа ээж чинь ийм хүн байсан, ийм хэрэгэлдэг байсан, ийм хүн байсан шүү гэдгийг ингээд хүүтэ үзүүлэх гээд бид нар хатгалж байгаамаа гэжсэн гинэ. Тэгсэн чинь 26 он дахиад нэг шинэ мэдээлэл хэлэхдээ энэ Димитри энэ хүүхдийг маань ерөөс уулзалтгүй, нэрнгээс уулзалтгүй, нөгөө Белорусоо уулзалтгүй. Тийм учраас бид нэр одоо нэгсэндээ Димитрийг одоо Платон хүүгийн өөрийнх нь тал биш тэр одоо нөхрийн тал гэж бодоод байна шүү дээ. Тийм учраас энэ байраа бид нэр ингээ хүүд өхөө болоод охиныхоо ганц дүү охинд нь ер нь хөр болж гинөө гэж аав нь мэдээлэл гаргасан гэсэн. Хүн хөрхийдүү юм бичлэг хийгээд идэм билээ. Яг хүүхэн царайлаг бэндис болсон байсан. Бас нэг жоохон нэг юм сүнслэг юм ярих гэж. Жоохон мухар сүсэг талын бас нэг юм ярих гэдэг юм. Нагийн үхэлд бас манай говийн зэрэглээ гэдэг шиг нэг тийм шуун байд юм байна. Тэрний үе гэхээр Шанагийн үхэл бас нэг юм хараалтай байж магадгүй гэж үздэг гинэ. Хамгийн нэгдүгээр Шана ч нөгөө нэг ихэр штэ. Тэгээд ихэр хүүхдүүд одоо нэг нь ингээд хоёр ихэр хүүхдийн нэг нь ингээд гараад удаагүй бол нөгөө үлдсэн хүүхд нь угаасаа урт насалтдаггүй гэдэг нэг тийм хүмүүсийн тийм дам яриа байдаг гинэ. Нөгөө ихэр хүүхдийн сүнс нь Шанаг аваа авчихсан гэсэн үг. Бэж л харахгүй шүнээс амар имэрэд байгаа би. Дараагийнх нь болохоор нөгөө реалити шоунд оролцсон шүү дээ. Тэр шоуг хараалтай байсан гэдэг нэг яриа. Дэгстүүлээд ярахад тэнд орсон бүх хүмүүс өнгөрсөн гэж байгаа. Гэтэ яг үндэ үгүй л те. Гэтэ нэлээд олон хүмүүс өнгөрсөн. Говийн зэрэглээ. Өдрийн харуулгыг киногоор ч те. Тэнд тоглож исэн хүмүүс ч юм бас. Шана болохоор 15-40 настайдаа нас орсон. Өвчний шалтгаан нь тархины авдар. Валерий Золотухин энэ болохоор нөгөө Костигийн аав, нөгөө манай хөрхэн бэндийн аав дүр тоглолдог. Энэ хүн маань болохоор 13 онд 71 настайдаа бас яг адилхан Шанатай адилхан тархины авдраар өнгөрсөн. Тэ киноны гол дүрийн залуу байгаа штэ. Константин Хабинский гээд
энэ залуугийн эхнэр болох Анастасия Хабенская гэдэг эмэгтэй байгаа. 2008 онд 33 наснда бас яг Жанатай адилхан тархины авдраар өнгөрсөн. Бас Лос Анжелест нэг эмчилгээ хийлгэж чад өнгөрсөн. Тэгээ бас нэг хүн үлдсэн. Хүүг нь Иван гэдэг. Иван 1 настай үлдсэн юм байна. Дараагийн нас орсон хүн нь болохоор Рима Маркова. Энэ эмэгтэй болохоор шулмынхан дүр тоглолтын. Энэ эмэгтэй болохоор 15 онд 89 настай өнгөрсөн. Гэтэ энэ хүний өвчин нь болохоор арай урт хугацааны арай өөр өвчин, тархины авдар бол биш. Гойн зэрэглээ юм шиг санагдахгүй байна уу? За ингээд өнөөдрийн маань дугаар дуусж байна. Тэг од хүн байжтэй л гэж бодож байна. Яг очиг хэлцаал, хасаал, дүрлзээл тэгэл өстө харамлаа да. Энэ хүртэл үзэн баярлаа. Дараагийн дугаараар уулзъя. Баяртай. Комент бичээд баярлаа. Ирээс тэлүүлдэгээрээ. Саялдаа боловсон бас комент үлдээгээрээ.